Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Доктор Котокон байна. За өнөөдөр та бүхэндээ ямар мэдээлэл хүргэхийг гэхээр хүүхдийн толгойн хэлбэрүүд болон нера хүүхдийн толгой дээр гардаг өөрчлөлтүүдийн талаар ярилцъя. За хамгийн эхлээд гардаг нера дээр гардаг өөрчлөлт бол шовх толгой. За шовх толгой байж болно. За мөн дээрээс нь зөөлөн хавдартай зөөлөн хаван үүссэн тийм ээ дойлихоцефали, кефалогематома гэдэг толгой хэлбэр өөрчлөгдсөн байхыг хэлдэг байгаа. За дараагийн чухал зүйл маань болох дээр зулаа байгаа. Тэгээ зулаа дээр болох дээр их бага зулаа гэж байгаа. Их зулаа маань 1 настайд битүүрнэ. Бага зулаа маань болох дээр 4 сартай болоход битүүрэх байгаа. За мөн дээрээс нь их барихын хавчаар ашиглаж төрсөн байх юм бол толгой дээр нас хоромнууд үүсч болдог байгаа. За эдгээр тохиолдлууд үүссэн тохиолдолд тийм ээ эмчээсээ зөвлөгөө авах, за улмаар бяцхан дасгал хийхдээ сэргээн засах дасгал хийх, за дээрээр бас толгойн хэлбэрийг засах, за унтуулахдаа бас толгойн хэлбэрийг анзаарч унтуулж явах